Сайн байна уу? Танд хэзээ нэгэн цагт гамбургерний төлөө зодтолдох санаа төрж байсан уу? Тэгвэл нэгэн загвар зохион бүтээгчид ийм санаа төрж бүр үүндээ зориулсан гарын цохир үрдэл хийжээ. Итгэхгүй байх л да. Гэхдээ энэ бол цэцэрлэгийн чимэглэл. Гавлын ясан гүзээлцэн ямар гэж цэцэрлэгийг чимэглэх ёстойг биелэн мэдгүй юм. Ямар амар юм бэ? Энэ удирдлагыг уусна өхөрдөн байхаар бодож хийсэн байх. Гэхдээ нүдийг нь товчлуур болгож дарна гэдэг надад л өхөрдөн санагддаг байна. Гэхдээ хэтэрхий их уран сэтгэмж гаргасахын тулд энэ санаа манай сувгаас лайк авах хэрэгтэй. 8 дугаар сарын 30-ны өдөр Английн Премьер Лиг. Энэ өдөр Челси талбай дээр Брайтныг хүлээн авах гэж байна. Та энэ хүү гал гарсан тоглолтыг олон улсын спортын компанитай хамтран үзэх боломжтой. Хэрвээ 18 нас хүрсэн бол бичлэгийн доор байршуулсан холбоосоор ороод манай сувгийн S-Fax урамшууллын кодыг оруулаад урамшууллаа шууд аваарай. Энэ бол хүүхдийн үсэрдэг хийлдэг тоглоом. Арт талаас нь харуул шүү дээ. Дизайнерууд өөр юу ч сэдэж чадаагүй нэгт бүгд хүн алдсны арт талыг бишрэхээс өөр аргагүй төрж байна. Легонд дургүй хүн олоход хэцүү. Гэхдээ өнөд чулуугаар легоны дүрс сэлж үнтэй бүгж хийлгэх хэмжээнд хөвтлээ дурлна гэж. Үүнийг л жинхэнэ хайр гэх баг. Гитарыг ингэж доромжиж байхыг би хизээж харж байсангүй. Энэ сайхан хөгжмийг хуучин жорсонгийн софтвороор хийн гинэ. Ямар нүгэл хийсэн гэж тэрвэ. iPhone хэрэгтэй юу? Асуудалгүй. Танд ямар арцваа хэрэгтэй вэ? Энд 36-аас 48 хүртэл өргөн сонголтоор байна. Тийм ээ, зарим дизайнеруудын уран сэтгэмж хэрэг сэтэрчээ. Загас үнэ хоёрын хэллээз. Ямар юмны нүлэн дор сэтэж осныг би л мэдэхгүй юм. Магадгүй та IKEA-гийн авраг том баримт шиг хэлбэртэй хевстэй болохыг хүсэж байна уу? Мэдэхгүй юм да. Магадгүй та дэжгүүрийн усан фэн ч юм билүү. Заавал энд давхруудаа нэрлэх энгийн тоо тэдэнд хүрэлцээгүй бололтой, тийм үү? Хасах 2 ба хагас давхар руу явж үзэх юмсан гэж их хүсэж байна шүү. Хэрв танад муур байдаг бол түүнд заавал хувийн буудан хэрэгтэй. Өрөөний талыг эзлэх авраг том муурны хэлбэртэй ийм буудан байвал бүр сайн. Йоо бурхан минь, жинхэнэ бартай таарах нь хүүхдийн тоглоомын талбай дээрх ийм илхэн юмтай таарахаас хамаагүй айц багтаа байх байхаа. Орой хоосондоо матар тааших эдмээр байна уу? Ийм нарийн бов зарж байгааг бодоход авахыг хүсдэг хүмүүс ч гэсэн байдаг болоос та. Ямар сэтгэл буусан хумстай төвөл вэ? Ядчаас хумс засалтад мөнгө үрэх шаардлагагүй. Маш өвтэйхэн эд байна шүү. Нэхмэл мазгааны тусламжтайгаар муура коронавирус болгож яагаад босхгүй гэж. Ямар хэрэгтэйг нь мэдэхгүй ч муурнаас ирэх гай түүтгэр коронатай адилхан байдаг болоос та. Энд та сандал харж байна уу? Уг нь байраа юм шүү дээ. Тийм ээ, тунгасыг сандлууд. Гэхдээ хамгийн сонирхолтой нь энэ бол хараа заслын эмзэг. Тиймээс эдгээр сандал дээр хинч хизэж суудаггүй. Өвчтнүүд нь зүгээр л олж харж чаддаггүй юм. Тийм ээ, маш энгийн бүгээр товчхон цаг байна. Үүгээр яаж цаг харахыг хэнийг надад тайлбарлаад өгөхгүй үз. Зүүн хүртэл голтоо биш байна шүү дээ. Хэрвээ Америк нэгдсэн улсын газрын зураг дээр хэлбэр нь нүдний шилтэй төстэй байсан бол үүгээр мундаг нүдний шил хийх байлаа. Харин одоо бол ямар ч утгагүй тэнийгэн болсон байгааг бид харж байна. 2 авраг том гар намайг тэвсчэн гэж мэдрээд унтахыг би л хүсэхгүй. Тэмч тухтай биш байх гэж бодож байна. Хүүхэлдэйн байшин хийх үү? Асуудалгүй. Хүүхдүүд ойртохоос хүртэл айдаг болгохын тулд буугын баримл дотор хийцгээе. Ханын пэлтаа руу холоос хараад ямар зав юм бэ гэж та бодсон уу? Ойртоо тартал хотын дүрс байж таарав. Ийм л дизайны шийдэл гин. Тавтал тийш хороонууд нь арзаасан. Ямар ч боломжгүй энэ аяг нь үнэ хэрэгтэй зараа аяг юм. Яг тэ дизайнер зарааг ингэж төсөөлсөн юм байлгүй. Өөрлөхгүй зочдыг үргэх зорилготой цэцэрлэгийн гоёл чимэглийн чулуунууд. Өргөцсөн зочдыг ч бас үргэх бах та. Зүгээр л нэг тагт тийм үргэвч байна шүү дээ. Тийм ээ, яг оймсны хэлбэртэй. Юунд нь гайхаад байгаа юм бэ? Машин барьж явахдаа ачааны хөшүүргийн хооронд хэнийгний гараас зөөлөн хөдлөх нь ямар тааламжтай байдаг гэж. Харин харагдах байдал нь амар нь гэдэг бол шал өөр тустай асуудал шүү. Яадаг юм, зурхаа загсан зангаал байгаа үз. Ямар ч байсан зангаанаас ямар ч ашиг гахгүйгээс хойш. Ингээд ядаж мөрөөдөлтөө байршин загсаараа гайхуулж олсон мэдтэй. Байцаараа би сая л ойлголоо. Эн чин үнэхээр гинжтэй сандал юм уу? Тэгээд үүгээр яах ёстой юм? Цүнхний хорд байрах юм уу? Эсвэл гинэт одоо хүнтэй тааруус суухыг санал болгох зорилттой юм болов уу?
Маш бодиж юм шиг харагддаг сам хорхоотой нүдний шил хийж яагаад босгүй гэж. Нүдийг шууд тодтож өгөн шүү дээ. Энэ бол зүгээр нэг буу биш ээ. Шүдний эмчийн мөрөөдөл байна. Ийм инэмсэглэлийг хараад нуруугаар хүүт оргиж байна шүү. Онгойлгогч банд гэхээс залхсан хүн болооч та. Ингээд энэ асуудлыг нэг мөсөн шийдэжээ. Эсвэл энэ олон онгойлгогчийг гээж дуусах хугацаа хүртэл шийдсэн юм уу? Үстэй арьсан пүүз маш хөөрх юм. Хамгийн гол нь орой бүр самнахаа мартаж болохгүй шүү. Танаас тооны билетэн дээр бүх үнрийг шиншилдэг авраг том хамар дүүжлэстэй байхыг та хүсэх үү? Яг л тийм үйлдэл хийх болсон доо. Учир нь энэ утаас орогч ийм л загвартай юм. Та хаашуунд өдөржингөө наранд байсан төмөр сандал дээр сууж үзсэн үү? Юу ч гэмээр юм те. Хайрлын тавг дээр суусан мэт л мэдрэмж төрнө. Бас яг тэгж шаржин дуурах бах та. Сагсан бөмбөгчний гэрлийн бүрхүүл ямар байдгийг одоос бид мэдлээ. Харамсалтай нь энэ бол нэг удаагийнх. Яг анхны шийдвэрт хийх хүртэл оршин тогтно. Энэ тавгны дизайнер заван аяг тавгнаас хоол идэх дуртай нэгэн болоостой. Гэхдээ яаж игээд тавгаа заавал угаах шаардлагатай болдог учраас зүгээр л тэр тавг дээр бохирдол зураад өгчээ. Пиццаг одоо яах ёстой гэдэг байгаа юм бэ? Нутрагаар цохих уу? Би зөв хоолтойгоо зодтолж сураагүй юм байна. Бүр зөв шүүтэй. Цоорхоо паштог шууд худалдаж авч босох байхад урагдахыг нь хүлээж яах юм? Цаг алдахгүй тулд шууд хогийн сав руу чичээдэж болно. Хаалга онгоосхмор байна уу? Тэгвэл зөв. Хөөрхөд түлхүүрийг дийшээ яаж чихэж оруулах чинь энэ барилгыг хийж байсан үед хэнд чамаагүй байсан болов та. Хүрцэн флаш дисктэй болохыг хүсэж байна уу? Би тоглоогүй байна шүү. Гэхдээ магадгүй энэ USB-гээр цэнгэлдэг хүрцчин билүү? Тэгвэл байдал шал өөрөөр иргэнэ. Онцлогны өрөөндөө өрмөц гэрэлтэй болохыг хүсэж байна уу? Өөр үг нэмж хэлээд хэрэггүй. Бид танаа таацанд арматурын цохиусан бетонын хавтангийн хэлтэрхий дөөжилж өгье. Өөр хинт ч юм зүйл байхгүй. Энэ бол жинхэнэ цорганц бүтээл гэдэгт мөрөгцөө. Дацуур модны хаана дээд тал, хаана доод тал байдгийг ойлгодгүй дизайнерыг үнэхээр яаралтай халах хэрэгтэй. Гэхдээ ингэж зассан болж яах вэ гэсэн. Гэтэл эн чинь дэлгүүр шүү дээ. Жинхэнэ эхнэрийнхээ эрхшилд орсон эрийн машин гэж үүнийг л хэлнэ. Хот дотор авраг том шар өндөр өсгөд унаад явж байгаа хүнийг өөрөөр юу ч нэрлэх байдаг. Уучлаарай танаа буудан чинь мөөгөнд баригдчихаж. Түүн дээр сууж байсан хүн нь бас мөөх болоод урагчгаагүй байгаасаа гэж найдаж байна. Харин энэ бол хэвийн зүйл. Хэдэг ирж байгаа хажилтаа харагдаж байгаач авраг том дахианы наггетс дээр унтахыг үргэлж мөрөөддөг байлаа. Үзэгрийн үзэгсэлэнд амтан болох ганц эвэртүүдийг өсгий босгож ажиллуулгач гэжтэй. Түр хүзээгээр хорон дээрээ угалдаг гарууд. Тэгээд тэр гарууд дээр бас угалдаг жижигхэн гарууд байна. Энэ зүйл яг ямар хэрэгтэй гэхийг нэг нь надад тайлбарлаад өгөхгүй биз? Хүүхэд байтугай ямар ч том хүн хараад eerүү гацаа босмоор аимшигтай. Усаан нүдтэй ямар хөөрхөн загасны шөнийн дэрэл бай. Хэн нэгэнд чийгч хорхоод таалагддаг гэдгийг би анх удаас харж байна. Бүр тэрж унтахад илүү эвтийхэн болохын тулд дэр хийх хэмжээнд хүрлээ шүү дээ. Та толгой дээр ямар нэгэн зүйл углуулахыг хүсэж байна уу? Хэрвээ тийм бол яг л зулаа дээр чинь ургасан өхөрдөм ургамал шиг харагддаг тусгай үсний хавчаарууд байна. Үүний утгыг мэддэг хүн байвал сэтгэл хэсэгт бичээрэй. Фу, мо гэрэл. Үүнийг гадаа хийх ёстой шүү дээ. Ямар гэж дизайнер ийм гэрлүүдийг ингэж хүмүүжүүлдэг байна. Харин ийм тоосхон дээрээ бол пасхор шидэлцэж тоглосон ч эмнэлэгт хүрэхгүй байх болно. Даачгүй бүтээл байна шүү. Та сахалтай бүргэр идэх байсан уу? За би ч мэдэхгүй юм. Мэдээж энд өөр зүйл байж босгоч. Яг л котлетний оронд сахал байгаа юм шиг харагдаж байна. Ямар гэчин интерьерийн чимэглэж бай. Тэгээд дагалдуулаад тайвшруулах юм зардаг юм болов та. За эсвэл энэ мангастай таашны дараа ойрын 10 жилдээ хардаар зүүдлэх байлгүй. Компьютерын эм гайн дизайныг юу гэж нэрлэдэг мэдвүү? Гантик гэдэг юм. Өөрөөр хэлбэл товчлуур дээгүүр төргсөн хэр биш гэдгийг ойлгоорой. Энд чинь гантик шүү дээ. Тактаг ямар ч тохиолдолд давсалж осохгүй. Мэдээч тактануудад энэ нь таалагдахгүй гэдэгт би итгэлтэй байна. Хүний мэд толгой дотор цэцэг ургуулгыг хэн гой зүйл гэж боддог байна. Ялангуяа тэр толгойнууд нь хитрхи бодтой. Өмнө нь манекенийх байсан бол шүү. Цонхны тавцан дээрх жинхэнэ айдсал гэсэн үг.
Ууг нь энэ өмнө нь хэвэн Fjorby тогсон байсан юм. Ягаад үүнийг олон өнгийн оттой зохимжгүй урт үт болгож хувирсан юм бол яах вэ? Үүнийг бүтээхдээ тэр хүнд ямар нэгэн санаа байсан л байх та. Тэгэд нүдний хэлбэртэй товч хийх ямар хэрэг байсан юм бэ? Хүн рүү харахад өөдөөс нь товчгүйлрээд байх нь хэн нэгэнд үнэхээр таалагддаг гэж юу? Та мэд хөө энэ нь хэтэрхий муухай учраас бүр гой олчгож гамбургер хэлбэртэй мотоциклд ямар ч утга учир байхгүй. Гэхдээ ямар янзтай харагдаж байна. Нисонгосын буудлын ачаа зөөгчд чемданыг хонхоолгож хаяхыг хүлээх ямар хэрэгтэй юм бэ? Аяллаа дараа ямар нэгэн таагүй гинтийн бэлэгтэй очихгүй тулд шууд хонхоосон хуучин юм шиг чемдан авах хэрэгтэй. За бичлэг дууслаа. Та дараагийн үзэх видеогоо сонгоорой. Баярлалаа.